За хоёр дахь асуудал болохоор тэр 10 их 80 төгрөгийн 2.1 их 80 төгрөг нь гадаадын их усүрээс бид хөрөнгө оруулж иж зээл тусламж авч иж энэ 2020 оны үндсэн чиглэлийг биелүүлнэ гэсэн ийм одоо төсөв төлөвлөгөө орж ирж байгаа. Үнэхээр одоо гадаадын зээл тусламжаас авах гэж байгаа бол энэ гадаадын зээл тусламж чинь ямар эдийн засгийн үр ашигтай юм. Энэ гадаадын зээл тусламжийг ер нь нэгдсэн ийм систем, нэгдсэн энэ платформыг бий болгох ямар бодлого зорилтууд тавьж байгаа вэ? Ер нь ингээ хараад ахад тус тусдаа бие даасан хоорондоо ийм одоо уялдаа холбоогүй эдийн засгийн үр ашиг багтай зөвхөн одоо хэрэглээний түвшинд явагдаж байгаа зарим зээлийн үйл ажиллагаанууд байж байна л да. Тэгэхээр ер нь бол гаднаас авч байгаа тэр зээлийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авч байгаа энэ зээлийг бид нэр өөрийгөө санхүүжүүлээд эргэн төлөх нөхцлөө бүрэн хангах энэ салбар руу бид нэр энэ хөрөнгө оруулалтыг хийх бодлогыг аль хэр баримталж ажиллаж байгаа вэ? Энэ дээр бол тодорхой дөрвтэй юм асуудлууд харагдахгүй байна. Өнгөрсөн хугацаанд Бямцог тгшүүнээр ахалуулсан бас энэ дайлангуй зээл тусламжтай холбоотой асуулгыг бас миний би хамтарч тавьж байсан л да. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө ийм ажлууд хийж гэн, тэгж гэн, ийм зохицуултыг хийхийг зорж гэн, ийм журам хэрэгжүүлж гэн гэж байгаа боловч яг 20 онд бодиттой авч хэрэгжүүлэх ямар бодлого арга хэмжээ байгаа вэ гэдгийг асууя. За, зээл тусламжийн үр ашгийг ер нь яаж сайжруулах гэж байгаа вэ гэдэг зүйл бол нөгөө өрийн стратегид бол бид нар нэлээд оруулж ирж байгаа. Ер нь бол нэлээд хатуу явж байгаа. Шин зээлэн дээр бол хатуу. Урд өмнө яриа хилцэл нь хийгдчихсэн зээлүүдийг бол яг бид нар нэгэнт яриа тохирсон байгаа зүйлүүдийг бол явуулж байгаа. За, шин зээл дээр нэлээд хатуу явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл, эргэж төлөгдөх байдал эднэрийг нь бол нэлээд одоо харж явж байгаа. Түрүүн даавсран сайд хариулсан 10 аймгийн дулааны цахилгаан станц гэдэг бол аль 11 онд эхэлсэн зүйл. Одоо яваал байдаг. Үнэхээр цаад талдаа бол олон шаардлагатай бас удахчим тэм зүйлүүд байдаг. Хэдийгээр бидний хүсснээр бас нэлээд олон ажил нь бас явж амждгүй. Цаанаа бүх зүйл хамаардаг гэдгийг би бол онцолж хэлмээр байна. За, хоёрдугаарт нь ямар нэгэн бичиг баримтанд дутуу, эдийн засгийн тооцоодоо эргэлзээтэй, үндэснээ дотроо хийчих боломжтой, хувийн хвшил хийчих боломжтой ийм зүйлүүд дээр зээл авахгүй гэдэг юм нэлээд хатуу бодлоготой явж байгаа. Шаардлагагүй бол мөнгө гаднаас мөнгө авах ямар ч одоо шаардлага байхгүй. Өөрөө одоо хөгжих боломжтой, баялаг ихтэй хэдийгээр далаагүй ч гэсэн том зах зээл рүү гарах юм боломжтой улс орон байж доторх бодлогоо цэгцлээ явуучих юм бол нэг зээлгүйгээр ч явуучих юм боломжууд бол байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ бодлогоо нэлээд сайн тодорхой болгоод заавал аав нэхгүйгээр өөрийнхөө нөөц болцоогоо дайчлаа явах илүү боломжтой гэж үзэж бид нар энэ өрийн удирдлагын стратегийг боловсруулж оруулж ирсэн. Анзааруул ингээд өрийн дотоодын нийттэйгтүүний 46% хүртэл одоо буулгахаар ийм стратеги оруулж ирж байгаа гэдгийг хэлье. За, зээл авахдаа бид нар дэд үтсийн чиглэлээр томоохон үнэхээр чухал үр дүнгээ өгөх ийм төслүүдэд бол авч явна гэсэн юм бодлоо.